Сайн мэцгаанаа бүгдний өдрийн мэндийг хүргэе. Хаянаа лөө хуваараа ажиллаж байгаа хүмүүсээр л өөрийнхөө хуваарийг айлсан туршлагыг хуваалцах гэж байна. Ямар ч хөтөж орчуулагчгүйгээр аруулаа айлсан байгаа 7 том хүн 3 хүүхэдтэй айлсан. Хаянаа лөө аялахад бол газар болон нисэж явах гэсэн хоёр сонголт байдаг. Бид нар бол анхандаа газар явахгаа төлөвлөж исэн боловч цаг хугацаагаар бодоод мөнгө төгрөгөө бодсон ч гэсэн яг ингээд тооцоолоод үзэх юм бол шууд нислэг юм уу дамжин нислэг нь хугацаагаар хэмнээд мөнгө ч гэсэн хэмнэх юм шиг санагдсан. За тэгээд бид нар шууд нислэгийг судалж үзэхэд аялын компаниудын чартер нислэг байд юм лээ. Хаянаа лөө 2 саяас дээшээ 2 сая 200 мянган төгрөг гэжсэн. Дамжин нислэг болохоор Улаанбаатараас Бээжингээс Санья гэж явхад Улаанбаатараас Бээжин лөө Хүннүээрээр хоёр талдаа 800 мянган төгрөгөөр ниссэн. Цаашаа Санья руу бас хоёр талдаа 800 мянга болсон. Тэгээд сая 600 мянга болсон байгаа. Хүүхдүүд маань 2 наснаас дээш болсон хүүхдүүдээс болохоор ер нь бол бараг ойролцоо үнээр л явсан. Хоёр дахь том чухал зүйл гэх юм бол буудал сонгох байсан. Буудлуу вилла юу гэл маш их хэрэгэлцэжсэн. Тэгээ вилла нь болохоор байршлын үед хотын төвөөс хол эсвэл 79-ээс хол ч юм уу тийм вилланаар байгаад байсан. Тэгээд виллаг сонгоход бас арай тийм найдваргүй юм шиг өмнө яг виллад ингээд захиалж авч үзээг болохоор тийм найдваргүй мэдрэмж төрөөдсөн болохоор захиалаагүй. Буудал захиалгаад үнэхээр дээд зэрэглэлийн буудлууд бол байгаа. Одоо Holiday Inn Resort ч юм уу, Atlantis, Sheraton ч юм уу эдгээр бол мэдээж аюу өндөр үнэтэйсэн. Цэвэрхэн ирний бас боломжийн үнэтэй. Тэгээд байршлын хотын төвдөө ойр тийм буудал зөндөө хайс нийцтэй буудлыг сонгосон. Loki Platinum Sea View Hotel гэдэг нэртэй Trip.com дээр байсан. Энэ буудал нь яг 70 эрэг дээр. Тэгээд дээрэс нь өглөөний цайтай бас шинэ нэвтэр сүүлийн үед баригдсан тийм барилга байсан. Энэ буудлыг сонгосон ч гэсэн маш зүг байсан. Очоод бол үнэхээр жаргасан гэж хэлж болно. Өглөөний цай нь бол буфет. Тэгээд Европ маягийн гэх юм уу аюу идэх боломжтой зүйлс зөндөө байсан. Энэ буудлаас хамгийн их таалагдсан юм гэх юм бол өрөө нь галт тогооны тавилгатай хоолоо хийж идэх боломжтой байсан. Тэгээд нэг юм жижигхэн тоо авч яваад хүүхдүүдтэй цэцтэй хоол энэ төр чанж өгөөд явж байсан. Тэр мэн бас аюу их мөнгө хэмсэн байгаа. Балкон ч гэсэн юм задгаа. Тэгээд картон бас юм задгаа болохоор агаар сэлгэлт маш сайтай байсан. Энэ үнэхээр их таалагдсан. Үйлчилгээ нь бас айгуу хөөрхөн байсан. Пүүл нь болохоор 5 билүү 6 давхар байсан. Пүүлнээсээ цаашаа талын эрэг харагддаг. Яа нааж байгаа үеэр бол үнэхээр гоё байсан. Одоо буудал маань бол 100% таалагдсан. Аялалд бол хамгийн чухал нь буудал болохоор буудлаа ер нь нэг хэмнэхгүйгээр гайгүй буудал сонгоо явуул зүгээр юм шиг санагдсан. Хаянанд бол үзэхнүүд нь ер нь ойлгомжтой. Атлантис усан парк, Санавчингийн арал, Бурхантай өшөө, Айланд одоо ус онгоцны аялал, нисдэг тэрэгт сууж үзэх, аквариум үзэх, за нэмэлтээр өөртөө ингээд ямар ч хөтөлбөр зохиогоод явж болно. Үзэр үйлчилгээг болохоор очоод үннүүдийг харсан чинь амар үнэтэй юм билээ. 300 400 маань гэлцээ. Тэгээд яг тэр үннийг Trip.com-тай харьцуулаад үзмэд яалтчгүй нэг 50% ч юм уу хямдхан байгаад байсан. Тэгээд Trip.com-оос билетийг захиалсан байгаа. Одоо Atlantis дээр ч юм уу та шууд Atlantis-ийн билетийг захиалаад шилэнгүүд дээр ч юм уу та шилэнгүүднийхээ билетийг захиалаад явсан гэсэн үг. Trip бол ямар ч асуудалгүй. Тэгээ бас аюу хямдхан байт юм лээ. Trip-ийг бол байнга ашигласан. Бид нар яг Санья Bay дээр нь байрласан. Хайнтан Bay, Санья Bay, Дадон Хэ, Ялон Bay гэд эдгээр газрууд одоо Санья арал дээр юм эргүүд байд юм билээ. Тэг би болохоор Google Map байсан гэдэг ерөнхийд нь харж агаад хотын төвдөгөө ойр, тэг онгоцтой буудал модалтайгаа ойр, бүх юмтайгаа ойр, далайн эрэгтэй ойр гэж бодоод Санья Bay дээр нь байрлахаар болсон. Тэгээ манай буудал маань Санья Bay дээр байсан. За Atlantis усан парк нь болохоор Хайнтан Bay байсан санагдаж байна. Ер нь бол ихэнх буудлууд Хайнтан Bay-ийн том duty free руу үнгүй явдаг хатуус байд юм билээ. Тэр duty free-гээсээ Atlantis усан парк руу таксисан байгаа. Тэгэхэд ол нэг 12-3 онд болж исэн санагдаж байна. Автобус унааны хувьд бол ойрхон газар бид нар нэг 10-аас 12 янаар таксидаа тухайд явсан. Хол газар бол 2 янаар автобусан цугаа явахад бол маш их мөнгөнд хэмнэлттэй байсан. Автобусан цугтаа энэ Baidu гэдэг аппликейшнийг ашигласан. Baidu гэдэг аппликейшнээр явах газар оруулаад аль автобусны буудлын дээр ямар дугаартай автобус эрхийг хараад
яг Google Maps шиг ашиглаад явхад бол ямар ч асуудал байгаагүй. Ийм төсөр аргаар орчуулагч гүйтчихгүй явхад бол интернет бол маш чухал байсан. Интернетийн асуудлыг Trip.com-оос шийдсэн. Trip.com дээр яг наад хэсэг дээр eSIM гэж юу харагдгүй. Гэхдээ search хэсэг дээр нь eSIM-гээ хайх юм бол бүх оронд хэрэглэх боломжтой eSIM-нууд гараад ирдэг. Тэгээд хятад хэрэглэх боломжтой eSIM-ийг сонгоод хэдэн гигабайттай хэдэн хоногийн дата авахаа сонгоод авах юм бол маш хэмд туснаа. Монголоос авснаас 2-3 дахин хэмд болно. Миний хувьд 7 хоногийн 10 гигабайт дата 14,000 төгрөгөөр авсан. Энэ бол 7 хоногт маш хангалттай байсан. VPN хэрэглэхгүйгээр Google Translate, Google Map, Facebook, Instagram бүгдийг хэрэглээд явж байсан байгаа. Тийм болохоор үнэтэй дата бит яваарэ. Тэгээ үнэхээр eSIM уншдаггүй үстэй бол яг эндээсээ бит SIM аваад явахаас өөр аргагүй. Төлбөр тооцооны хувьд гэх юм бол одоо харуулж явж байхад жишээлбэл би ганцаараа Alipay-тэйсэн. Тэгээд Alipay-ээ цэнэглээд явхад бол ямар ч асуудал байгаагүй. Үнийн нөгөө хийгээл эсвэл бол уцаа ингээд дараал тэгээд Alipay-ээр бүх төлбөр тооцоо хийгээ явж байсан. Бэлгийн яон ч гэсэн ер нь бол авч явах зүгээр. Бэлгийн яоноор бас үйлчлэгээ авч болж байсан. Эцэст нь дүгнүүд хэлэхэд элийн компани нар яваа сэтгэл хангалуун бус байгаа зөндөө сэтгэлдлүүдийг зөндөө постуудыг уншсан. Ер нь бол хуваараа явахад бол одоо орчин үед ямар ч асуудалгүй болсон юм байлээ. Би бас яанаа ингээд бүх гэр бүлийнхнийгаа хүүхдүүдтэй ингээд агуул явж идэг. Одоо орчуулагч энэ төр байхгүй, хөтөж байхгүй, яах бол ямар нэг асуудал гарах болов гэж айгүйх санаа зовж ирсэн гэсэндээ интернеттэй аппликейшнуудынхаа ачаар бол ямар ч саадгүйгээр сайхан аялаад гоё дурсамжийг бүтээгээд ирсэн. Тэгээд та нар ч гэсэн чаднаа, та нар ч гэсэн гоё гэр бүлэрээ найзуудаараа гоё дурсамж бүтээгээд хүссэн газар руугаа гоё аялаарэ. Бас нэг зүйлгээ хэлэхэд далайн хэрэг дээр зураг авдаг хүмүүс байсан. Тэгээд тэр хүмүүс дээр гоё зурагнуудаа бас авахлаарэ. Тэгээд нэг зураг ингээд авахлаад яг тэр зургийг утас руу авахд 10 хоног байд юм бэлээ. Гэхдээ миний хувьд болохоор яг тэр хүнээс нь ингээд гуйж байгаа 100 янаар 20 зураг авахсан. За дараа нь болохоор бүр гэр бүлэрээ бөөнөрөө цуглаж байгаа. Дахиад гэр бүлийн зурагнууд авахсан. 100 янаар бараг 50-60 зураг авахсан бахаа. Далайн хэрэг дээр байгаа хүмүүсийг би чатыг аваад авахвал бас зүгээр юм бэлээ. Бас гоё юм тэр нисдэг тэрэг байсан. Шууд очивол бас аягүй үнэтэйсэн. Тэгээд Trip.com-оос хэдэн минут цугаараа тэрийгээ сонгоод захиалаа авахд бол ямар ч асуудалгүй юм байлээ. За миний хувьд иймэрхүү яваад ирсэн. Нэмж асуух асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй. Бас миний Instagram хаяг бол Optimal гээд байгаа. Та бүхэн маань бас асуух асуултаа асууж болно шүү. Нэр усны хувцас эндээс авч явах уу, тэндээс авах уу гэдэг хүмүүс аягүй асуусан. Монголд бол үнхээр сонголт байдгүй юм байлээ шүү. Бага газрууд нь маш үнэтэй юм билээ. Таны очиод эхний өдрөө шөнийн зах руу очих юм бол шөнийн зах дээр нь бол дүүрэн хэдэн мянган усны хувцсны сонголт байдаг юм билээ. Үнэн ч гэсэндээ маш боломж юм байсан. Тэгээд үнэхээр гоё усны хувцснууд тэнд байсан шүү. Тэгээд тэндээс аваарай гэж зөвлөмөр байна. За дараагийн бэлтгэлээр уулзлаа. Түр баярлалаа.